Сонс, хөгж. Зангийн аудио ном танд хүрч байна. Зохиолч Анне Франк. Залуу охины өдрийн тэмдэглэл. 1942 оны 6 дугаар сарын 14 ням гараг. Би баасан гарагийн өглөө 6 цагт сэрэв. Төрсөн өдөр маань байсан болохоор эрт сэрэлгүй яахав. Харин сэрмэгцээ босож болохгүй юм чинь 6 цаг 45 минут хүртэл орондоо хэвтэх хэрэг гарав. Гэвч төдөлгүй тис чадаад моорхон гэдэг муужгаа байгаа галын өрөө рүү гүйн орвол тэр минь эрхлэн угтав. 7 болгоод аав ээждээр орж төрсөн өдрийнхөө бэлгийг хамтдаа үзэж задлахаар зочдын өрөөнд оров. Тэгэхтэл би тэмдэглэлийн дэвтэр чамаага эхлэн харсан шүү дээ. Миний төрсөн өдрийн хамгийн сайхан бэлгэл чи минь байлаа. Чамтай минь хамт сарнаа цэцгийн баглаа, халуун орны кактус, цэн цэцгийн мөчөр тэргүүтэн байв. Тэдгээр нь амьд цэцгийн баглааны эхнийх нь байсан. Дараа нь харин надад хичнээн ч олон баглаа цэцэг ирэв, бүү мэд. Аав ээж хоёр ч надад зөндөө их юм бэлгэлэв. Анд найз нар маань их л бэлэг өгсөн. Нэг л мэдхэд Камера Обсура гэсэн Холландын нэртэй ном, олуулаад тоглох наадам, төрөл бүрийн амттан, төвчээр сорих тоглоом, хатгуур зүүн гоёл, Йосеф Кохеншийн Хооланд домог туйлс, Дээсэс ууланд алхсан гэдэг номнууд бас мөнгө төгрөгтэй ч болов. Тэр мөнгөөр нь дараах нь Рим, Грегийн баатарлаг туйлс худалдаж авсан. Мөн ч гоё. Намайг аваачхаар Лизиг ирмэгц сургуульдаа явав. Тэгээд л багш нар ангийнхнаа чихрээр дайлаад хичээл эхлэх нь тэр. За болох уу та. Би тэмдэглэлийн дэвтэр чамтай болсондоо хязгааргүй баяртай байна. 1942 оны 6 дугаар сарын 15 даваа гараг. Төрсөн өдрийнхөө үдэшлэхийг Бямб гарагийн их үдэд хийв. Гэрэлт цамхгийн манаач гэдэг кино үзүүлв. Найзуудад маань кино овоо таалагдав. Бид хэд бахаа хантал төрөхгүйцгээж ёстой гоё цэнгэв. Миний төрсөн өдөрт олон ч охид хөвгүүд ирсэн юм чинь. Ээж маань тэр хөвгүүдийн хинтээ намайг суух бол гэдгийг мэдэх санаатай тагнуулдана. Хэрв тэр ирээдүйн хүргэн нь Питер Весел гэдгийг мэдвэл ээж хичнээн их гайхах болоо. Яагаад гэвэл ээжийг надтай нөхөр мөхөр гэсэн яриа үүсгэхэд эхлэхээр нь би тоохгүй дүр үзүүлдэг юм. Октоос Лиз Козен, Занни Хоутман нар миний хамгийн дотны олон жил үерхсэн найзууд маань юм. Харин сүүлийн үед сурвалжит еврейчүүдийн сургуулийн Жопи Вайл гэдэг охинтой танилцж олон орой хамт байж хамгийн дотн үерхдэг болсон. Жопич миний төрсөн өдөрт бас ирсэн. Лиз нь надаас өөр олон охинтой үерхдэг. Заннич өөр сургуульд явдаг болохоор тэндээ мэдээж олон найз охинтой. 1942 оны 6 дугаар сарын 20 Бямб гараг. Би хэдэн өдөр тэмдэглэлийн дэвтэртээ ганц ч мөр бичсэнгүй. Учир нь өдрийн тэмдэглэлийнхээ санаа, зориулалтыг юуны өмнө сайн бодох гэсэн юм л да. Өдрийн тэмдэглэл хөтлөх гэдэг бол тийм ч амар юм биш. Өмнө нь яагаад хөтлсөнгүй вэ гэдгээс ч биш. Хизээ нэгэн цагт 13-та эрдийн нэгэн сурагч охины сэтгэл зүрхний үг нь хэн нэгэнд юм уу? Эсвэл өөрт нь ч сонирн байж болно гэдг нь мэдээж. Гэхдээ хамгийн гол нь энэ биш. Ердөөл бичгийн хүслэнд давтаж, юуны өмнө сэтгэлээ өөрийгөө сатааруулан амраах, бодол санаагаа уудлахын тулд бичих болсон юм. Цаас ямар ч хүнээс илүү төвчээртэй гэж би хөнгөн уйтгарт өдрүүдэд шанаагаа тулан заримдаа юу хийхээ мэдэхгүй болохдоо үе боддог юм. Гэртээ баймаар байсан ч төвчлгүй гармаар санагддагч ихэнхдээ суудалдаа суугаад элдвийг бодлогоширдаг юм. Тийм ээ. Цаас л төвчээртэй шүү. Энэхүү өдрийн тэмдэглэл гэсэн ном нэртэй өдмөл дэвтрийг хэн нэгэнд хизээ нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ хамгийн нууцыг дэлгэж болох хамгаас итгэлт анд найзаа болгох гэсэн юм.
Үүнээс өөр бодолч алгадаа. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алгаа. Над шиг 13-тай жирийн нэгэн охины ийм ганцаардмал байдлыг хинч ойлгохгүй болохоор л өөрийгөө чадлынхаа хэрээр тайлбарлах гэсэн юм. Энд ч бас л гайхмаар байгаа биз? Надад хайраа зориулсан халамжит аав, ээж, 16 хүрэх гэж байгаа хайртай ганц эгч, таньдаг, найзалдаг бусад хүмүүс гээд ойр дотнын 30 гаруй хүн байна. Мөн бүхнийг нь өөрсдийнх нь нүднээс уншин, заримдаа өөрсдийн нь толхноор ажиглаж инээмсэглэн тал өгдөг үеийн найз хөвгүүд байна. Бас намайг хайрладаг авга, нагац нар гээд хамаатан садан, тансаг тогтой сайхан гэр гээд дутуу юм үгүй. Гэтэл ганцхан сэтгэл зүрхээ хуваалцах хүн хамгаа сэтгэлд сайн найз охин л үгүйлэгдэх юм. Би ойр дотныхоо хинтэнч өдөр тутмын эрдээн л юм ярихаас биш сэтгэлээсээ элен талангүй ярьж чаддаггүй. Гэтэл хүн сэтгэл санаагаа уудлан ярихыг ямар их хүсдэг билээ те. Тэгээд л худлаа дүр үзүүлж сэтгэлдээ нууцаа хадгалан явах болдог. Бодвол энэ нь надад хинч итгэдэггүйд байх шиг байна. Тэгээд ч энэ байдлаа яагаад ч өөрчилж болохгүй нь харамсалтай юм. Ингээд л би өдрийн тэмдэглэл хөтлөхөөр шийдлээ. Хэн бүхний нэгэн адил өөртөө тохиолдсон өдөр тутмын явдлыг тоочин бичих гэж бус харин сэтгэл зүрхнийхээ нандин бүхнийг хуваалцах найз охин гэж өөртөө төсөөлөөд өдрийн тэмдэглэлдээ Кити гэж нэр өгсөн юм. Кититэйгээ элен далангүй хүүрнэхийг минь надаас өөр хинч ойлгохгүй байж болох юм. За ингээд би өөрийнхөө намтрыг эхэлж ярихыг хүснэм. Дотроо дургүй байгаа ч гэсэн өөрийгөө танилцуулахаар шийдлээ. Аав ээж хоёрыг гэрлэхэд аав 35-тай, ээж 25-тай байжээ. Миний эгч Маргот 1926 онд Майн голын хөвөөндөх Франкфурт хотноо төрсөн бол би 1929 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн. Еврейчүүдийг Германоос гадуурхагдан цагаачлахад манайхан 1933 онд Холландд нүүж ирсэн юм. Энд аав маань худалдааны трестэд даамлын албанд оров. Тэр трест нь нэгэн барилгад байрладаг Колоний худалдааны нэгдэлтэй ажил төрлийн нягт холбоотой. Нүүн дөрвж чадаагүй Германд хоцорсон төрөл төрөсөд маань Гитлерийн хатуу чанга мөрдөлтөнд байгаагаас манайхан тав тух муухан амьзууж байв. 1938 оны Гитлерийн зохицуулалт гэгчийн дараахан хоёр нагац ах маань Америкт дөрвж эмээ бидэн дээр ирэв. Эмээ маань тэр үед 73-тай байсан. 1940 он гарахад эндэж муу юм хаяалж эхлэв. Эхлээд дайн, дараа нь буулт, сүүлд нь германчууд Холландд ороод ирэв. Тэгээд л гамшиг зовлон эхлэх нь тэр. Дарангуйлах хууль ёс дараалан гарсаар ялангуяа еврейчүүд бидний хувьд бүрч аимшигтай боллоо. Еврей хүн заавал 6 хошуу тэмдэг зүүн, ундаг дугуйгаач хураалган, цахилгаан галт тэргээрч зорчиж болохгүй. Машины тухайд бол бүрч ярилдаггүй. Бид 3-5 цагийн хооронд зөвхөн бидэнд үйлчилдэг мухлаг гэгчид худалдаа хийдэг болж оройн 8 цагаас хойш гудамж цэцэрлэгт явах хөл хориотой. Бүр тагтан дээрэж гарч болохгүй болов. Еврейчүүдийн хувьд кино театр болон цэнгийн зугааны бусад газраар орох, усанд сэлэх, одон бөмбөг, хоккей мэт биеийн тамирын аливаа тоглоомоор тоглох зэрэг нь бүгд цээртэй. Еврейчүүд Христос шашинтан танилында айлчлан очиж болохгүй. Еврей хүүхдүүд зөвхөн л еврейчүүдийн сургуульд явна гэх мэт зүйлийн тушаал захирамжууд хөвөрч эхлэв. Ийм л дарамт талхинд бүхэл амьдрал маань орчихлоо. Жопи маань үргэлжил айж амьдрах болсноос юу ч хийх, сонирхох, итгэл маань алдрах боллоо. Тэргүй бидэнд юу ч хийх хориотой юм чинь гэж ярих боллоо. Энэ оны 1-р сард эмээ маань нас барав. Эмээтэйгээ миний ямар холбоотой байсныг, түүнийг хэрхэн үгүйлж байгааг хэн ч мэдэхгүй. Уг нь би аль эрт 1934 онд Монтессорийн сургуулийн дэргэдэх хүүхэд саатуулах газар орж
Дараа нь тэндээ сургуульд сурч билээ. Захирал К авгай сүүлдээ манай ангийн багш болсон юм. Жил өнгөрөөгөөд багш бид хоёр асгартал уйлан салж билээ. Маргот ихч бид хоёр түүнээс хойш 1941 оноос эхлэн еврейчүүдийн тусгай сургууль лицейд нэг нь 4-р ангид, нөгөө нь 1-р ангид сурч эхэлсэн. Бид дөрвийн явдал ийн өнөөтэй золгосон шиг үлзийтэй байгаасай. 1942 оны 6 дугаар сарын 21 ням гараг. Бид ангиараа л нэг айсан улс байна. Багш нарын хурал босгон дээр ирэв. Ангийн маань тэн хагас нь хэн анги дэвших, хэн улирах вэ хэмээн мүрээцэж байна. Жонигийн мип бид хоёр мөнгөө бүгдийг хэн улирах, хэн анги дэвшихийг таах бооцоонд тавьсан ширээнийхнийгээ хараад элгээ хөштөл инээлдэв. Тэд чи анги дэвшин, улирна, үгүй ээ, тийм гэдэл өглөөнөөс өдөж болтол шуугилдав. Уг нь мипийн аргадангуй харц миний ухааруулах гэсэн шаргуу оролдлогын аль нь ч тэднийг сэхээрүүлж чадсангүй. Минийхээр бол залхуугаас хойш ангийнхны маань тэн хагасын ч улираасан яахав санагдана. Багш нар гэдэг олноос онцгой, олон зантай улс. Гэхдээ одоо сайхан зантай байгаа байж ч мэдх юм. Миний хувьд бол бүхэл эрэгтэй эмэгтэй багш нар цөм надад сайн. 9 багшийн 7 нэрхтээ, 2 нэмэгтэй. Тооны багш ноён Кеплер намайг хичээл дээр их ярьдаг гэж нэг хэсэг муухан байсан. Тэр надад шийтгэл болгож нэмэлт даалгавар өгөн шүү хэмээн байн анхааруулдаг байлаа. Тэгээд нэг удаа чалчаа өхөн гэсэн сэдвээр зохион бичлэг хийж ир гэв. Очиж чалчаа өхөн шүү. Энэ тухай юу бичих юм бэ гэж санаа ёр зовсонгүй даалгаврынхаа дэвтрийг цүнх рүүгээ чулуудчаад дуугүй байх гэж оролдов. Оройн бусад бүх даалгавраа хийгээд дууссаны дараа Тооны багшийн өгсөн нөгөө зохион бичлэгийн сэдвийг гинэт саналаа. Би үзгээ хэмлэн хэсэг зур бодлогошрон суулаа. Ер нь хэн хүнгүй ямар нэг юмны тухай санаандаа орсныг жаахан ирээчээд зохион бичлэг хийчихэж болно л доо. Гэтэл чалчих нь зайлшгүй зүйл юм гэдгийг гарцаагүй батлана гэдэг нь нэг ёсны урлаг шүү дээ. Би бодоод л байлаа. Гинэт нэг юм санаанд орж би яах ихийн зургүй 3 нүүр биччихлээ. Бичсэн зүйл маань ч өөртөө таалагдаж байна. Чалчин гэдэг нь эмэгтэйчүүдийн гэм биш зан юм. Хэмжээ хязгаартай чалчихыг би хичээнэ. Ээж маань ч над шиг л их яриа хүн. Тэгэхлээр удамшиж заяасан араншин төрхийг аргалахад бэрх гэсэн баталгаа нотолгоо гаргав. Миний ингэж тайлбарласныг үзээд Кеплер багш хөхөрч гарлаа. Дараагийн цаг дээр нь би мөн л тэссэнгүй ярьж эхэлтэл бас л засаршгүй чалчаа өхөн гэсэн сэдвээр зохион бичлэг хийх даалгавар надад өгөх нь тэр. Түүнийг нь бас л бичиж өгчхөөд 2 цаг хэртээ гим зэмгүй суулаа. Тэгтэл 3 дахь цаг дээр багш маань уурлан чалчсны шийтгэл болгож жиргдэг өглөө бялзуухаа гэсэн нэртэй зохион бичлэг бич гэв. Ангийнхан маань нэрхийдэл хөхрөлдөв. Чалчхын талаар зохион бичлэг бичих хамаг чадвар маань дууссан ч би тэднийг дахин хөхрөв. Арай л өөр юм бодож олоод бичих хэрэгтэй санагдав. Ангидаа бол нэлийн гайгүй шүлэгч Занне маань тэгтэл чадхаараа тусламж шүлэг бич гэж зөвлөв. Би ч бүр хөөрчхөв. Тооны багш маань ч намайг өөрийнхөөрөө байлгах гэв. Би ч мөчөөгөө өгөхгүй ноён Кеплерийг 2-3 дахин чадахсан гэж тэсгэлгүй хүсч байлаа. Жиргдэг өглөө бялзуухаа гэдэг шүлгээж бичив. Их амжилт шүү. Тэр маань 3 хөөрхөн дэгдээхээгээ ганганаж гунгандаг гэд тоншоод алчихсан. Эр хун эм нугасны тухай байв. Азар Кеплер багш тэр өгөөдлийг маань ойлгож шүлгийг минь манай бусад ангиудад тайлбартайгаар уншиж өгөв. Түүнээс хойш би ч багшид шийтгүүлэхээс айлгүй чалчиж тэр бүрд Кеплер багш шог үг хэлээд л өнгөрдөх болов. 1942 оны 6 дугаар сарын 24 лавг гараг. Хайрт Кэти минь. Гадаа бөгчм халуун гэж жигтэйхэн бүгд л хөлөрч амьсгаад нь.
Тийм халуунд хөл дөөжилдгэл юм бүхнэр дөхмөр байв. Цахилгаан галт тэрэг юуны өмнө задгаа тэрэг хичнээн тогтой унаа юм бэ гэдгийг анх удаага мэдлээ. Гэвч тэр нь еврейчүүд бидэнд олдошгүй эд болжээ дээ. Бид адаглаад ах トゥ Беникенийхэн шигч байдаг бол аятай юу? Өчигдөр би баг үдэд Ян Лукенштрасс дахь шүдний эмчит очив. Эмчийнх маань хотын цэцэрлэгийн дэргэдэх манай сургуулиас хол гэдг нь учиргүй. Үдээс хойших хичээл дээр ядраад бараг л унтчихсангүй. Аяг уух юм өгдөг сайхан сэтгэлд хүмүүс байдагт л тиссэн шүү. Шүдний эмчийн совилогч бидний зовлонг ойлгож байна билээ. Биднийг зөвхөн заваар явахыг л зөвшөөрчээ. Йосеф дэх Израильчуудын дүүрэгт бяцхан зав аргамжаатай байв. Завчин ашгүй биднийг асуумагц нөгөө эрэгт хүргэхээр хөдлөв. Еврейчүүд бидний байдал муу байгаа нь Холландчуудаас болсон хэрэг биш нь мэдээж. Би ч сургуультай явж чадахгүй болох нэ. Улаан өндөгний баяраар дугуйг минь хулгайлав. Аав ээжийн дугуйг танилиндаа хадгалуулав. Аз болоход харин амралт 7 хоноод эхэлнэ. Ямар ч гэсэн даваа гараг ойртож байна. Өчигдрийн баг үдэд сони юм боллоо. Дугуйгаа тавьдаг байсан газрынхаа дэргэдүүр өнгөртөл хэн нэгэн дуудлаа. Эргэж харвал өнгөрсөн оройн танил Эвагинд таарлцсан зүс таних хөөхөн хөвгүүн зогсож байлаа. Бүрэгдүү байрын тэр банд өөрийгөө Харри Голдберг гэж танилцуулав. Түүний яах гээд байгааг нь ч мэдэхгүй гайхаж орхив. Тэгтэл төдөлгүй юмны учир тайлагдаж тэр намайг сургууль руу манд хүүлэх гэсэн нь мэдэгдэв. Тэгэхт нь замч нь хазаахгүй бол яах вэ гээд хамт явлаа. Харри аль хэдийн 16 хүрсэн тул альва юмны тухай аятайхан ярьж эхлэв. Тэр өнөө өглөө намайг дахиад л хүлээгээд зогсож байсан гэж энэ явдал нилээд удаан үргэлжлэх визээ. 1942 оны 6 дугаар сарын 30 мягмар гараг. Хайрт Китти минь. Үнэн дээр үзэг харандаа баригч завгүй өнөөдрийг хүргэлээ. Өнгөрөгч пүрэв гарагийн ихүүдийг танилиндаа өнгөрөөсөн юм. Баасан гарагт зочинтой байв. Тэгж ингэсээр л зөндөө олон хоног өнгөрчихжээ. Өнгөрөгч 7 хоногт Харри бид хоёр нэлээд сайн танилцлаа. Тэр өөрийнхөө тухай их л юм ярив. Холландд суугаа хөгшчүүл дээрээ ганцаараа ирсэн гин. Уг нь аав ээж хоёр нь Бельгид суудаг гин. Харри өнөөг хүртэл Фанни гэдэг охинтой үерхжээ. Миний танил тэр охин нь Номой Томотой амьтдын үлгэр жишээ болсон охин л доо. Харри надтай танилцсанаасаа хойш л Фаннигийн дэргэд уйдаад бараг л хөшиж өөхөх шахтгаа мэджээ. Товчоор хэлбэл би түүнийг хөгжөөнд цэнгэгч гин. Хүн ер нь өөрийнхөө юунд арай сайн гэдгээ хизээч мэддэггүй ажээ. Жопи бямб гарагт над дээр ирж хонсон. Бүтэн сайн өдрийн их үдийг тэр лизэнд өнгөрөөжээ. Миний уйдсан гэж жигтэйхэн. Харри уг нь манад орой ирэх байсан юм. Тэгсэн оройн 6 цагт утастаад Харри Голдберг ярьж байна. Аннитэй ярьж болох болов уу гэхт нь би Анни байна гэв. Түүнийг сайн уу Анни гэхт нь би баярлалаа гэв. Түүнийг харамсалтай нь би өнөө орой удаан саадаж чадахгүй нь. Харин ярмаар юм байна. 10 минутад гараад ирж чадах уу гэхт нь би за одоохон гэв. Тэгээд яаран хувцас сольж үсээ самансан болоод цонхон дээрээ тэсэж ядан зогсож байтал тэр ч ирлээ. Тэгсэн мөртөө шатаар яаран уруудан гуйлгүй түүнийг харин хонх дартал тайван хүлээсэн маань нин гайхмаар юм шүү. Намайг бууж үүдээ онгойлгомогц тэр гэрт орж ирлээ. Аан гэж вэ. Эмээ маань чамайг надаас хэтэрхий дүү жаахан охин юм гээд байна. Намайг тэгээд Луис руу очих хэрэгтэй гэж байна. Фаннита үерхэхээ байсныг минь бас мэджээ гэхт нь би за та нар чинь хэрэлдэж маргаа юу гэв. Үгүй ээ бүр ондоо юм болсон гэж. Харри би Фаннид бид хоёр таарахгүй юм байна. Нэгэнт тийм болохоор үерхэд ч яахав. Харин чи манад ирж байж болно. Би ч танад очиж байж болох юм гэдгээ хэлсэн. Түүнээс гадна Фанни өөр залуустай үерхэд байх шиг байгаа юм. Гэхдээ энэ үгүй бололтой. Авга ах маань намайг Фаннид очиж уучлалтгүй гэсэн. Би харин тэгж гуйж чадахгүй.
Хөгшчүүл заримдаа дээр үеийн хэрэг байлгах гээд байх юм. Бид яаж тэдний зааснаар амьдрах юм бэ? Би ч эмээгээ сэнхрүүлж өгсөн шүү. Тэгсэн чинь овоо нааштай болж байх шиг байна лээ. Лав гарагт би завтай. Хөгшчүүл маань намайг дархны дугууланд яваа гэж боддог. Тэгэхдээ би сионистуудын нийгэмлэгт очдөг юм. Бид жинхэнэ сионистууд биш л дээ. Харин тэр тухай төсөөлөлтөй болох гэж л сонирхдог. Тэрнийг сүүлдээ сонирхооч байсан. Очихооч болж байгаа. Тэгэхээр 3 дахь өдөр хагас сайн өдрийн үдээс хойш мөн тэр оройдоо бас бүтэн сайн өдрийн үдээс хойш чамтай уулзаж байж болох юм. Түүнээс ч олон уулзсан болно. Хари, хөгшчүүл чинь зөвшөөрөхгүй байхад нүднээс нь далдуур ингэж надтай үерхэд байж болохгүй штэ. Сэтгэл гэдэг чинь хөндлөнгийн завраар шийддэг зүйл бишээ гэж тэр хэлв. Бид хоёр энэ тэрэг ярилцсаар нэг мэдэхэд номын дэлгүүр өнгөрч булан тойров. Тэгтэл тэнд Петр Весел хоёр өөр хөвгүүний хамт зогсож байлаа. Өөр хөвгүүнтэй хамт явж байгаад тэрнтэй анх дайралтаж байгаа минь энэ билээ. Эмээх баярлах зэрэгцэв. Хари бид хоёр Дэмил Кари руу очиод маргааш орой 7 цагт 5 минут дутуу байхад тэдний үүдэнд уулзахаар болоод саллаа. 1942 оны 7 дугаар сарын 3 Баасан гариг. Хайрт Кити минь. Өчигдөр Хари аав ээжтэй маань танилцах гэж манайд ирсэн. Би түүнийг цай, жигнэмэг, бялуу, бусад амттнаар дайлсан. Гэрт зүгээр суугаад баймааргүй санагдахаар нь салхинд гарцгаав. 8-аас 10 минут өнгөрөхөд Хари намайг гэрт хүргэж өгөв. Ингэж оройтсонд аав их уурлалаа. Учир нь оройн 8-аас хойш гадуур явах нь еврейчүүлд хориотой билээ. Уг нь 8-аас яг 10 минутын өмнө гэртээ ирнэ гэж ам өгсөн юм. Өглөө нь би Харигэнд урагдан очлоо. Жопи найз маань түүнтэй намайг үргэлжид холбон шоолох боллоо. Мэдээж миний хувьд Харид сүртэй ч хайр сэтгэлтэй болчихоогүй л дээ. Миний насны охин хэн нэгэн хөвгүүнтэй үерхэж болох шүү дээ. Үерхдэг хүүхдийг маань хинч ээжийн хэлдгээр хайрт хархүүтэй болжээ гэж үзэж болохгүй нь мэдээж. Эва нэг өдөр Хариг тэднийхээр ороход Фани Аны хоёрын хэн нь чамд илүү таалагддаг юм бэ гэхэд тэр хэн нь илүү таалагддаг нь чамд ямар хамаа байна гэсэн гин. Тэр тэгээд л тэр тухай дахин юу ч ярилцсангүй. Гэтэл Хари явхдаа мэдээж Анел байж таарна шүү дээ. Харин чи энэ тухай ам ангайваа гэд гарчээ. Би Харигийн надад сайн болсныг мэдэж байсан. Тэр нь хичнээн таатай санагддаг гэж. Маргот ихччихсэн түүнийг лав сайн хөвгүн гэх байхаа. Тийм л юм шиг санагддгийг. Ээж ч бас тэрнийг хүмүүжилтэй хөөхнөөс хөөхөн хөвгүн байна билээ гэж магтсан. Манайхан Хариг тийм таатай хүлээж авсанд баярлах юм. Түүнд ч бас л аятайхан байгаа бах. Найз охин маань түүнийг хүүхдэрхүү гэдэг. Хүүхэд л юм чинь хүүхдэрхүү байх. Юу нь буруу байх юм бэ? Анне. Хайрт Кити минь. Хүсэж мөрөөдөн байсан анги дэвших баяр маань Баасан гарагт болов. Миний гэрчлэгээч гайгүй л дүнтэй байна. Алгебр дээр 5, бусад хичээлүүдийн 2-т нь 6, ихэнхт нь 7, 2 хичээлд 8-ын дүнтэй байв. Гэрийнхэн маанч дөнгөм нь ихэд таалав. Аав ээж маанч ийм юмд бусад хүүхдүүдийн аав ээж нараас өөр ханддаг улсал да. Тэд гэрчлэгээний сайн муу гэсэн дүнг голчилдоггүй. Харин дүн нуруун зөв, эрүүл, цовоо байх нь гол хэрэг гэдэг хүмүүс. Тэр хоёр хэрэг явдал бүтгэл чихтэй бол бусд нь өөрөөс нь болно гэж үздэг юм. Би ээж аавыгаа тэгэх тусам нь үнэхээр сайн сургасан гэж хичээдэг юм. Намайг Монтессори дахь сургуулийн ахлах ангид суугаагүй гэж энэхүү лицей сургуульд ороход хэл амтай авсан юм. Харин еврей хүүхдүүдийг зөвхөн еврейчүүдийн сургуульд сургах болсноос манай захирал Лизбет хоёрыг их хэл яриа ам өчигтэй оруулсан юм. Би ч захирлыг нэг их эвгүй байдалд оруулчихгүй юмсан гэж мэрийсэн. Маргот ихч гэрчлэгээгээ авчээ. Бас ч гайхамшигтай сайн сурчээ. Гойд сайн дүнтэй бол анги дэвших нь илэрхий босов. Ухаантай толгой. Ажлаа хийж болохгүй болсноос хойш аав гэртээ суух болов. Өөрийн гинэт
Хэнд ч хэрэггүй амтэн шиг болгосон нь аавд тун завиуртай байгаа аж. Кофуис гуй Трестиг удирдах болжээ. Уг нь Кралер гуй аав шиг колони худалдааны нэгдэлд хувь нийлүүлсэн юмсанч. Хэд хоногийн өмнө салхинд гарахад аав маань фашистуудаас нуугдан бөгөх тухай надад ярив. Хүний ертөнцөөс таслагдан нэг газар хорогдож амьдрах нь бидэнд хэцүү дээ гэв. Яагаад тэр тухай ярнвэ гэхэд аав ноднингоос эхлэн хувцс сунар, гэрийн тавилга, хүнс тэжээлийг айл руу зөөж байгааг минь чи мэднэ. Бид жаахан юмаа германчуудын идэж болгон алдахыг хүсэхгүй байна. Идэж болголоо гэхэд аль болох жаахныг алдах хэрэгтэй. Бид одоо амиа бодож нуугдах болно. Хизээ биднийг ирээд ачихыг хүлээж суух аргагүй гэлээ. Аавыг тэгж ярихад нь би цочиж балмагдан "Тийм үү? Хэдийд вэ ааваа" гэвэл тэр "Охин минь, бүү ээ. Чамд энийг эртхэн сонсгох гэсэн юм. Ирэх дураараа амьдралын сайхныг чадахын хэрээр амтал" гэв. Ааваас би ийм үг дуулав. Тамин тэр нуугдан бөгөх өдөр холхон л байгаасай. 1942 оны 7 дугаар сарын 9 Пүрэв гариг. Хайрт Китти минь. Тийхүү хар усан борооноор аав ээж бидэхэд пиг дүүрэн цүнх ууттай юм барьцгаан гэрээсээ оргон явлаа. Ажилдаа эртлэн гардаг ажилчид биднийг өрөвдөн ажиглана. Еврейчүүд бид ингэж автобусанд ч суучж болохгүй, машин ч унаж болохгүй, ачаа бараагаа барин явган нүцгэн гүйлдэх болсныг тэр хүмүүс өрөвдөж байгаа нь хараажаар мэдэгдэнэ. Бидний энгэртээ зүүцгээсэн 6 хошуу шар тэмдэг хэн болохыг маань илтгэнэ. Аав ээж хоёр замынхаа турш хэрхэн нуугдж бүгхээ ширхэглэн тайлбарлав. Манайх бараг сарын өмнөөс хувцас хунар, гэр ахуйн зарим зүйлээ тэнд аваачин бэлэн айхгүйгээр болгожээ. Уг нь тэртээ тэргүй 7 дугаар сарын 16-нд нуугдж бүгэх гэж байжээ. Гэтэл өнөөдрийн дуудлаганаас болж ингээд 10 хоногийн өмнө нуугдахад хүрчээ. Бүгэх өрөө тасалгаагаа тогтчулж амжаагүй байсан боловч засваргүйгээр болгохоос өөр аргагүй төрөв. Бидний нуугдах газар маань аавын пүүсийн байр байлаа. Гаднаасаа бол итгэхийн аргагүй юм байв. Тийм болохоор пүүсэндээ цөөн хүн авч ажилуулсан ажээ. Өгүүлбэл Кралер гуй, Кофуис гуй, Мипигч, Элли Восон гэдэг 23 настай бичээч эмэгтэй энэ хэд юм. Тэд биднийг ирнэ гэдгийг бүгд мэдэж байжээ. Зөвхөн Эллигийн эцэг дэлгүүрийн худалдагч ноён Воссын 2 цэвэрлэгч л мдээгүй аж. Пүүс нь доод давхартаа том гэгчийн агуулгатай. Тэндээс нь бараа тээвэрлдэг бөгөөд түүн рүү орох үүдний хажууд пүүс рүү гаднаас орох хаалга оршино. Түүгээр ормогцоо богино шатаар дээшээ өгсвөл цайвар шилэн дээр бичээстэй контор гэсэн том хар хаягтай хаалга тулгарна. Сайх контор нь цэлгэр маш гэрэл гэгээтэй ажээ. Өдөр нь тэнд Мип, Элли, Кофуис гуйнаар ажиллана. Тэндээс өлгүүрүүд том шүүгээ, мөнгөний том авдар байх өрөөг дамжин цаашилбал урд нь даан гуйтай сууж ажиллаж байсан Кралер гуйн зэгсэн харанхуй том өрөө байна. Энэ өрөө нь гаднаасаа онгойдоггүй, зөвхөн дотроосоо онгойх, гудмаас шууд орох шилэн хаалгатай бүлгөө. Кралер гуйн контороос 4 гишүүртэй шатаар өгсвөл энэ пүүсний ганц дөнгүүр өрөөнд гэгдэх эзний хувийн тансаг албан тасалгаанд орно. Зөөлөвч хулдаас бүхий шалан дээр өвс хевс дэвсэж, хүрэн сум модон тавилга, сондөр цацагтай гоёмсог дэнлүү, радио тавьж тогтчулсан үнэхээр тансаг өрөө ажээ. Тэрхүү өрөөний зэрэгэлдээ халуун усны том ган, шахдаг хийн 2 тулга бүхий асар том гал зуух цаашилбал ариун цэврийн өрөөгээд бүгд байна. 2 дугаар давхар нь гэвэл ийм. Тэндээсээ модон шатаар өгсөж гудам бүхий бяцхан чөлөөнд гарвал баруун зүүнтэй нь хаалганууд харагдана. Үүнтэйгээр нь орвол доод, дээд давхрын агуулах руу шууд дамждаг гол агуулга.
дээврийн агуулга руу очино. Мөн пүүсний барилга нь нөгөө талдаа гудамжнаасаа шууд орох нилээд урт налуу жинхэнэ Холланд хийцний эгц шаттай ажээ. Баруун талын хаалгаар орвол арын нууфч руу очино. Хэндэж тоогдомгүй саарал будагтай энэ хаалганы цаана хэн хүнд анзаарагдамгүй маш олон өрөө байна. Ганцхан гишгүүртэй тэр хаалгаар ормогцол шат харагдана. Шатнаасаа зүүн тишээ эргэвэл Франкийнхний буюу аав ээжийн унтлага, зочдын жижиг өрөө, мөн цаахан нь тэдний хоёр охин буюу Маргот бид хоёрын ажил унтлагын өрөө, шатны баруун талд нь цонхгүй угаалгын твш бүхий бие засах газар байна. Хажуу хаалгаар нь Маргот бид хоёрын унтлагын өрөө рүү орж болно. Шатаар өгсөж хаалга татвал тэрхүү арын нуувчинд баймгүй гайхмаар уудам, саруул, тогтой тасалгаа байна. Өмнө нь пүүсний лаборатори байсан энэ өрөөнд шатдаг хийн зуух, сав суулга угаах твш тэргүүтэн харагдана. Энэ нь одоо даан гуайхны унтлагын болон галтогоо, зоогийн өрөө юм. Дэрэгдэх дамждаг бяцхан өрөөнд дааны Петр гэдэг хөвгүүн ганцаар суух болсноор манайханд хамгийн эрх дураараа байх хүн болжээ. Нуувчинд жинхэнэ пүүс шигээ агуулах дээврийн агуулгатай гэж. За, ойлгов уу чи минь? Нуувчаа чамд бүхэлд нь танилцуулчихлаа шүү дээ би. Анне. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос